За сайн байцгаана уу? Nomen буюу substantive хичээлийг өнөөдөр үзье. Nomen гэдэг хичээлийг үзэхийн тулд артиклийг бол ялцчгүй тайлбарлахаас өөр арга байхгүй. Хэдүүлээ зүүн хичээл дээр үздэхээсэн артиклийг nomenтай заавалчгүй ажиллана гэд. За хичээл рүү орцгоё. Эхний слайдн дээр би артиклийн бүлгүүдийг тайлбартай харуулж байна. Өнөөдөр бол энэ 6 бүлгээс бишдимтэй артикл, үн бишдимтэй артиклийг үзнэ. Бус хичээлүүдийг бол бус артиклийг бус өөр хичээлүүдтэй холбоод одоо дэлгэрүүлээд үзнэ. За тэгэхээр та хэд маань бичлэгээ зогсоож байгаад энэ хэсгийг сайн уншаад энэ бүлэг хичээлийг өөрөө бие дагаад бас номон дээрээс харж үзэж болно шүү. За эхлээд хичээлээ эхлэхээс өмнө хэдүүлээ нэр үг гэж юу юм бэ гэдгийг эхлээд аваад үзье. Нэр үг гэдэг нь юу гэсэн асуултанд хариулагддаг амьд бие ямар нэгэн объект буюу эд зүйл, абстракт зүйл нэршлүүдийг хэлдэг. За тэгэхээр би энэ доор байгаа энэ тодорхойлолтоо тайлбарлахын тулд жишээнүүд авсан байна. Амьд бие гэдэг нь бол амьтан, хүн, ургамал, ямар нэгэн эд зүйл гэдэг маань одоо эд зүйл байх нь die Flasche, der Tisch гэдэг шил, ширээ гэдэг энэ ямар нэг эд зүйл, цамц, цонх одоо юу гэдгийг тийм эд зүйлүүд. Абстракт зүйл гэдэг маань бол Gedanken, Gefühl, Träume, Gedanken гэдэг маань бодол санаа, Gefühl гэдэг маань мэдрэмж, Träume гэдэг нь мөрөөдөл, абстракт зүйлүүдийг хэлдэг байна. Түүн дээр нэмэгдээд нэршлүүд хүний нэр, газрын нэр, улсын нэр, хүмүүсийн нэр. Тэгээд 7 хоногийн гаригуудын нэр гэдэг ингээд янз янзын нэршлүүдийг хэлдэг байна. За дараагийн слайд болохоор нэр үгийн шинж тэмдгүүд болон нэр үгийн артиклийн талаар тайлбарласан байна. Нэр үг нь дандаа томоор бичигдэнэ. Дандаа ялгац гишүүн аавна гэж бид бүгдээрээ үзсэн. За тэгээд ялгац гишүүн маань болохоор нэр үгийн хүүсийг заана. Geschlecht гэдэг маань германоор бол хүүс, дөрмийн хэлэнд бол genus гэж явдаг. За тэгээд ялгац гишүүн дотроо тодорхой буюу тодорхой бус гэж хоёр ангилагдана, хоёр хуваагдана. За тодорхой артикл нь болохоор бишдимтэй артикл der, die, das гэж байгаа. Энэ дээр би жишээ өгүүлбэр авсан байна. Үн бишдимтэй артикл нь болохоор ein, eine, eins. Энэ дээр би бас жишээ өгүүлбэр авсан байна. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ жишээ өгүүлбэртэйгээ тодорхой бус гэдгийг яг юу гэж яриад байгаа юм бэ гэдгийг ойлгоё. Би жишээ өгүүлбэр эхлээд уншия. Ich lese das Buch. Das гэдэг нь болохоор энэ гэсэн үг. Энэ номыг яг энэ байгаа номыг гартаа байгаа номыг гэсэн үг мэдж байгаа. Тэр тухайн яг тэр хүний мэдж байгаа информацийг талаар ярихлаар бишдимтэй артикл авдаг байна. Үн бишдимтэй артикл болохоор ich lese ein Buch гэхлээр энэ ямар нэгэн ном гэсэн үг. Ямар нэгэн ном тэр хүний мэдгүй байгаа информацийн талаар ярихлаар eine ich kenne ein Mädchen гэхлээр би нэг охиныг таньдаг. Нэг нь яг хин гэдгийг мэддэггүй тийм үү. За ich kenne das Mädchen гэхлээр тэр ярилцж байгаа охины талаар би наад охиныг чинь таних юм байна тийм үү тий. Тэгэж ойлгож болно. За хэдүүлээ дараагийн слайдн дээр харъя. Бишдимтэй артикл, үн бишдимтэй артиклийг харьцуулаад бишдимтэй артиклийг нэрлэгийн ялгал дээр буюу nominative дээр ингэж бичдэг байна. Үн бишдимтэй артиклийг болохоор ингэж бичдэг байна. За энэ дээрээс юу харж байна гэхээр masculine буюу эр хүнсийн өгнүүд бол аяартайгаа ein der гэдэг ингэ явцдаг байна. Neutral буюу сар мөхөсөг нь болохоор das ein гэдэг ингэ явцдаг байна. Feminine буюу эм хүсийг болохоор die eine гэж явдаг байна. За эндээс та хэд маань харж байгаа одоо амархан чийжлэгдэхээр авах юм бол энэ эмэгтэй одоо ялгац гишүүн маань задгаа байна. Энэ ардаа хишиг үсэг байхгүй. Энэ дээр бас үсэг ард нь нэмэгдсэн байна гэдэг ингээд амархан цээжилж болно. Артикл нэлийн том сэдв юм шиг харагдаж толгой эргүүлж ингэж харагддаг ч гэсэндээ хүмүүс яг эвийг нь болоод цээжилдэх юм бол маш амархан. Тийм учраас та хэд маань мэдгүй зүйлээ энэ хичээл дээр ойлгоогүй зүйлээ надаас асууж болно шүү. За би нэг та хэдэд одоо уншиж өгье. Der Mann, ein Mann, das Kind, ein Kind,
die Frau eine Frau. За энийгээ тэгээ одоо монголоор тайлбарлая. Ялгац гишүүн нэр үгийн үгсийг хүүсийг заана. Ялгац гишүүн нэр үгийн хүүсийг заана. Дээр хэдүүлээ үзсэн те. Гишлэгт гэдэг маань хөөс, генус гэдэг маань грамматикийнх нь хэлээ. За нэрлэгийн тиалгалыг номинатив гэдэг, захын тиалгалыг аккузатив гэдэг, өг хоршихын тиалгалыг датив гэдэг, хариалгын тиалгалыг генетив гэдэг. За алтай язгуурын хэлнүүд маань нөхцлөөр хувирч явдаг. Би анхны хичээл дээр тайлбартай заасан. Тэгэхээр араас нь залгагдаж явдаг байна. Герман язгуурын хэл маань болохоор ялгац гишүүнээр одоо хувирч явдаг. Тэгэхээр энэ артиклуудаар хувирч явдаг байна. За энэ хичээлийн гол утга нь юу юм бэ гэхлээр хүмүүс надаас асуугаад байсан нэг өгүүлбэрт аюулгүй олон нэр үгнүүд орчоод байна. Энийг яаж ялах вэ? Тэгэхээр энэ хичээлийн маань хамгийн гол утга учир нь бол энэ өгүүлбэрт орж байгаа өгүүлбэрийн гишүүдийг үгзийн тусламжтайгаар өгүүлбэрийн гишүүдийг ойлгох. За тэгэхээр ингэж байгаа. Хэдүүлээ энэ der Lehrer erklärt den Schülern die Aufgabe im Klassenraum гэдгийг ярилцаад үзчихсэн. Тэгэхээр энийг би бол орчуулахгүй гэж бодож байна. За субъект нь бол der Lehrer гэдгийг мэднэ. Dativ объект нь бол den Schülern гэдгийг мэднэ. Өг хоршихын тиалгал die Aufgabe болохоор аккузатив гэж мэднэ. Захын тиалгал die Aufgabe. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ харж байна. Энэ дээр 3 нэр үг орсон байна. За 3 нэр үг яагаад энэ дээр орчвоо гэхлээр яаж орчлоо. Тэгээ субъектээ яаж ялгах вэ? Объектээ яаж ялгах вэ гэд надаас таад маань асуусан. Тэгэхээр энэ дээр би таадтай ингэж тайлбарланаа. За энэ дээр субъект объектээ хэдүүлээ яаж ялгах вэ гэхлээр нэр үг нь өгүүлбэрийн гишүүн болж орохдоо за энэ өгүүлбэр ахаад би задлаад тайлбарласан байна. Энийг одоо уншаад тайлбарлаад байгаа. За нэр үг өгүүлбэрт өгүүлбэрийн гишүүн болж орохдоо субъект тусагдхан буюу объект хэлбэрээр ордог. Ингээд хоёр хэдийн янзын хэлбэрийн нэр үгнүүдээр ордог байна. Гэтэ өгүүлбэрт ороод өгүүлбэрийн гишүүн болоод орохлоор субъект объект нэрээр ордог байна. За тэгэхээр субъект энд нэг маш анхаарах гол зүйл нь юу гэхлээр одоо субъект объектоор нөгөө хүмүүс маань нэрлэхлээр алийн субъект алийн объектыг мэдэхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ анхаарах зүйл маань юу гэхлээр субъект ерөөсөө дандаа л номинатив хэлбэр дээр зогсож байдаг. Ерөөсөө аккузатив датив хэлбэрээр бол хувирдаггүй байх нэ. Аккузатив датив хэлбэрээр хувирдаггүй байх нь. Тэгэхээр энэ дээр харсан те заахын тиалгал, өг хоршихын тиалгалаар бол хувирдаггүй. Ерөөсөө энэ нэрлэгийн тиалгалаараа л дандаа байж байдаг байх нэ. Нэрлэгийн тиалгалаараа дандаа байж байдаг байх нь. За тэгэхээр аккузатив датив объектууд нь бол аккузатив дативаараа ингээд доошогоо хувирч явдаг байх нь. За тэгэхээр энэ нэрийг яаж олох вэ гэхлээр хэдүүлээ асуулт тавина. Энэ дээр асуулт тавина. За асуулт тавина гэдэг маань юу гэсэн үг гэхлээр энэ дээр би оруулсан байна. Асуулт тавьж сурна. За wer гэдэг асуулт маань субъект дээр тавигддаг байна. Хин тэр гэрийн даалгаврыг сурагчдад заасан. Тэгээд was tut гэхлээр за энийг би бол одоохондоо таадтай задлаад үзсэн болохоор яг гол хичээлүүдэд үзье. Гол өгүүлбэрийнхаа нэр өгнүүдийг үзье. Wem гэхлээр одоо өг хоршихын тиалгал, was гэхлээр аккузатив гэд ингээд эднэрийг хэдүүлээ сайн задлаж одоо асууж үзэж эднэрийнхаа учрыг нь гаргаж аль нь ямар нэр үгээр ороод ямар өгүүлбэрийн гишүүдээр нэрлэгдэж байгаа гэдгийг бид эндээс мэдэж авах нэ. За тэгэхэд энэ дээр би нөгөө энд задаргаа ягдсан файлууд буюу одоо юунуудаа тиалгалуудаа тайлбарлаж өгүүлбэрээр бичсэн байна. Аккузативнд датив объект нь хүүсээр хувирдаг. Тэгээ энэ нь юу гэсэн үг юм гэхээр нэр үг өгүүлбэрт орохдоо үүргээрээ тиалгалаар
Хоёрт 4 тас хуваагдаж ордог. Энийг би тайлбарласан байна. За түрүү өгүүлбэрүүд дээр асуулт тавина гэсэн би энийг бол одоо хүснэгтэнд оруулаад нэлээд задлаад та хэдтэй оруулж утсан байна. Бичлэгээ зогсоож байгаад энийг бичиж аваарай. Нэрлэхийн ялгал нь бол хин юу гэж асуугддаг. Der Mann, das Kind, die Frau гэж хин юу гэхлээр тэр эрэгтэй, тэр эмэгтэй, тэр хүүхэд гэж хариулагдана. Заахын ялгалыг хэнийг юу гэхлээр тэр эрэгтэй, тэр хүүхдийг, тэр эмэгтэйг гэж хариулагдана. Үг оршихын ялгал болохоор тэр эрэгтэйд, тэр хүүхдэд, тэр эмэгтэйд гэж wem гэсэн асуултанд хариулагдаж байгаа. За хариулахын ялгалыг бол одоохондоо бид нэр үзэхгүй яагаад гэхээр энийг B2-оос C1-ийн төвшөнд үздэг учраас дараагийн төвшөнд үзэж явна. Хэрвээ та өөрсдөө сонирхолтой байх юм бол номон дээрээсээ юм эсвэл бичлэгээс өөр bir нэгэн бичлэгээс дэлгэрүүлж үзээрэй. За тэгэхээр энэ дээр би асуултуудыг та нарт сайн задлж үзүүлсэн. Одоо энэ дээр бол хүснэгтээр та хэд бол харж байна. За тэгэхээр та хэд маань эндээс ерөөсөө ингэж яана энэ болгоныг яаж чэйжлэнэ үү? Ямар адилхан олон үсгнүүд харагдаад байна гэж байж магадгүй. Тэгэх юм бол би одоо энэ дээр нэг жижигхэн юм тайлбарлаад өгье та хэдтэй. Аккусатив өгөх оршихын ялгал датив, генитив хоёр маань эднэрийг та хэд маань ингэж бүлэглээд сэжилчиж болно. Эднэрийг ингэж бүлэглээд сэжилчиж болно. Энэ хоёр адилхан. Өгөх оршихын ялгал одоо эм хүсийн үгэн дээр энэ хоёрыг та хэд маань бүлэглээд сэжилчиж болно. Аккусатив дээр бол энэ ганцаархнаа ингэж den гэдэг хэлбэрээр ордог. Den гэдэг хэлбэрээр ордог. Аккусатив дээр энэ дандаа ганцаархнаа den хэлбэрээр ордог. Юу байгаа. За тэгэхээр хэдүүлээ ингээд фала мэдчихлээ, асууж үзчихлээ. Өгүүлбэрт янз янз утгаар ордог нэр өгөөнүүдээ мэдчихлээ. За тэгээ артиклаа дахиад үзье. Артиклууд маань бestimmte болон unbestimmte артикл гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр болохоор bestimmte артиклийн ганц тоогоор таад маань харж энэ бичлэгээ зогсоож байгаа. Дахиад бичээд аваарай. Яаж ордог нь эднийг бол ялтчгүй цээжлэх хэрэгтэй. Энд болохоор тодорхой бусаар орсон байна. Түрүүн нөгөө бид нэр анх эхлэхдээ энэ дээр харьцуулж ингэж үзэжсэн шүү дээ. Тодорхой болон тодорхой бус гэд. Тэгээд хэрвээ энэ хэсгийг ойлгохгүй бол бичлэгээ буцааж агаад үзээрэй. Нэр үгийн олон тооны хувиргалт, ялгарын хувиргалыг харж байна. Бас бичлэгээ зогсоож байгаад хүснэгтэд хийж үзээрэй. За сүүлийн 2 минутанд би үтсэн хичээлээс саман фаснаали. За артиклийг бол нэр өгөхтэй хамттан бичдэг гэж хэллээ. Артиклуудын төрөл нь бол ийм төрлүүд байдаг гэж ярьлаа. Нэр өгнүүд нь ямар өгнүүдийг ямар өгнүүд нэр өгний бүлэгт ордог юм бэ гэдгийг ярьж өглөө. Тэгээд нэр өгний артиклуудыг яаж хуваадаг те өнөөдөр энэ артиклуудын хамгийн гол чухал болсон зүрх болсон bestimmte буюу unbestimmte артиклийг үзлээ, ингэж хуваадаг гэж үзлээ. Эннийх нь Bedeutung нь бол Bedeutung буюу утгыг нь бол ярьж өглөө. Яагаад энэ юун дээр энэ das артиклийг тэмдэглэдгийг, юун дээр энэ ein гэдэг артиклийг хэрэглэдгийг гэдгийг. За энэ артиклуудаа бидүүлээ энэ дээр харьцуулж харлаа. Тэгээд яаж чэйжлэх аргаа эндээс харлаа. Бас орчуулж үзлээ. За тэгснийхаа дараа хэдүүлээ энэ өгүүлбэрт янз янзын олон нэр өгнүүд орсон байна. Энэ өгнүүдийг яаж энэ субъектийг объект дативаас ялгадаг юм бэ гэдгийг бас харж үзлээ. За тэгээ асуултуудыг бас тавьж үзсэн. За тэгээ хүснэгтэн дээр асуултуудаа ангилж яг системтэй болгож харж үзлээ. Энэ слайд бол маш чухал. Энийг бол гараар та хэд маань бичиж аваарай. За тэгээд ганц тоон дээр яаж харагддаг юм бэ өгнүүд маань bestimmte артиклтэй яаж харагддаг юм бэ? Bestimmte буюу тодорхой артиклтэй яаж харагддаг юм бэ? Ганц тоон дээр unbestimmte артиклаар яаж харагддаг юм бэ гэдгийг энэ дээр харлаа. За тэгээд олон тоон дээр нөгөө артиклууд маань яаж авагддаг юм бэ гэдгийг харж байна. За эднэрийг бол бүгднийг гараараа бичиж өөрөө цээжлэхээс өөр арга байхгүй. Энэ дээр орчуулгыг бол тайлбарлаад яаж цээжлэхийг бол та нарт зааж өгсөн байгаа. Тийм учраас артиклыг бол өөрөө яалтчгүй бүр auswendig цээжлэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд гэрийнхаа даалгаврыг сайн хийгээрэй. Хичээлээ сайн ойлгоорой. Анхаарал тавьсанд баярлалаа.